За анх бол 2021 оны 11 сард бол гэргээ даврын 14 давхрыг бол манайх шилжүүлж авч ирсэн юм аа. За улмаар бол тухайн үедээ Монгол улсын ерхий сайд асан оюун эрдэнэ Баатар нарын одоо эзэмшлийн Хэр Entertainment гэдэг компанид 1 сая ам доллараар худалдахаар тохиролцоод тэр усуудыг бол тухайн үедээ оруулж ирсэн тус барилгад. За ингээд үндсэндээ 3 жилийн хугацаанд бол энэ усууд бол нэг төлбөр төгрөгийн төлбөр тооцоо хийгээгүй. Үндсэндээ үн төлбөргүй суугаад явсан. За энэ хугацаанд бол маш олон удаа уулзаж төлбөр мөнгө төлөхийг шаардаж асуудлуудыг тавьж за холбогдох албан бичгүүдийг ч гэсэн удаа дараа өгчээсэн. Бүгд гэрчтэй, баримттай. За жишээлх юм бол нэг удаагийн уулзалтыг ярил л да. Баянгол 2024 онд баха. Баянгол дуудлын нэг давхрын GMB Баатар гэдэг хүнтэй очиж уулзсан. За очиж уулзахад бол энэ одоо төлбөр мөнгө төлж чадахгүй бол удаагаараа бид нар өөрсдийн үйл ажиллагаа явуулъя гэж хэлэхэд намайг замсхийд сүрдүүлж алан шүү бацаа минь айтайхан байгаараа гэх мэдлэр бол сүрдүүл замсхийж ирсэн. За тухайн үед бол эн чинь их замын дээр юм уу гэж би хэлээд маргалтаад гарч ирсэн. За энэ бол гэрчтэй. Босон үйл явдал. Тэгэхээр үндсэндээ энэ хүмүүс бол бусдыг айлгаж сүрдүүлж эрх мэдлээрээ далайлгаж явж ирсэн хүмүүс юм билээ гэж би ойлгосон. За үндсэндээ 2025 оны 1 сард энэ хүмүүс бол надад хэрэг тохож за улмаар бол 12 сар цагдаж хорж за энэ гэргээ даврын 14 давхрыг бол үн төлбөргүйгээр шилжүүлж авсан. Ямар ч мөнгө төлөглөөгүй.